За сайн байцгаана уу бүгдний өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэндээ энэ бичлэгээрээ Солонгосын Cosrx брендийн 13 бүтээгдэхүүний талаар ревю хийх гэж байна. Тэгээд энэ 13 бүтээгдэхүүн дотор надад таалагддаггүй ч байгаа. Энэ таалагддаггүй те ямар учраас ингээд таалагдаагүй, ямар учраас ингээд миний хамгийн дуртай бүтээгдэхүүн байдгийг гэх мэтчлэнгээр ингээд тус нь тайлбарлаад явах болно. Тэгээд юуны дөрөнд би өөрийнхөө арсны төрлийг хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. Яагаад тэгэхээр анх удаага бичлэг үзэж байгаа хүмүүс маань байгаа шүү дээ. Тэгэхээр миний арсны төрөл бол T-зонороо тослог, нөхцөлтэй батга гарамтгай, хоёр хацраараа маш гурай тийм комбо холимог арсны төрөл байгаа. За цэвэрлэгчийн үед гэх юм бол надад ийм хоёр цэвэрлэгч байна. Low pH Good Morning Gel Cleanser бол Cosrx-ийн хамгийн best seller, хамгийн hyped алдартай тийм бүтээгдэхүүн байгаа л да. Тэгэхээр миний хувьд бол маш их таалагддаг, маш дуртай хэрэглэдэг. Өмнө нь би ингээд том full size-аар нь хэрэглээд ингээд дуусгацсан. Тэгээд ер нь medium дээр бас зөрүүлээд ингээд жижигхэн size-аар ингээд хэд хэдэн бүтээгдэхүүн авчлаа. Ер нь дараа нь онгоцонд ч юм уу тийм ингээд travel size-аар ингээд хэрэглэхэд их айтайхан хэмжээгээр ингээд авчлаа л да. Цэвэрлэгч болохоор жирийн нэг full size-аараа 150 ml байдаг санагдчихэв. Тэгээ тийм size-аараа боломжийн үнэтэй $10-11 байдаг. Солонгостой бас нэг 11-12 мянган вон ч юм уу байдаг байх гэж бодож байна. Ерөнхийдөө энэ цэвэрлэгчийн хэмжээ нь юм маш бага үнэтэй. Тэгээд айгуу гоё юм юу зөөлөн текстуртэй желэн цэвэрлэгч байгаа л да. Тэгэхээр pH level 5.5-тай цэвэрлэгчийн шаардлага бүрэн хангагдсан нийцсэн гэж хэлж болно. Гэхдээ энэ нөгөө найргандаа нөгөө natural tea tree oil extract ингээ агуулсан учраас батгатай батга юм гарах гэдэг acne prone T-зонороо тослог холимог ер нь бас ерөнхийдөө юм тослог болон хит тослог арсанд ингээ зориулсан өглөө ингээ угаахад аюу гоё тослог ингээ хариулаад өгдөг юм цэвэрлэгч байгаа л да. Тэгэхээр тэрнийхээ хажуугаар нөгөө хуурай болон эмзэг арсанд арай жоохон таахгүй байгаад байдаг. Угаасаа нөгөө tea tree oil чинь нөгөө T-зоны тослагч бай, нөгөө нүүрний тослог илүүдэл себум те нүүрээр гарч ирээд байгаа тэр бохирдлыг арилгаад тослогыг ингээ хариулж байгаа учраас хит хурай, хит эмзэг тийм тослог биш тийм арсанд жоохон таарахгүй хүчтэйд гэдэг талтай. Тэгэхээр цэвэрлэгчээ зөв сонгож хэрэглэх нь зөв байгаа. Тэгэхээр энэ цэвэрлэгч бол надад маш их таалагддаг. Өглөө ер нь угаахад их гоё. Эний тэгээд нөгөө нэг жел болохоор тийм миний ер нь цэвэрлэгч тавьдаг шаардлага гэх юм бол нэгдүгээр low pH, хоёрдугаарт маш гоё юм желэн текстуртэй, эсвэл жели ч юм уу тийм эсвэл milky тэгээд айгүй гоё юм зөөлхөн тийм амар их хөөсөрдгүү тийм цэвэрлэгч дуртай байхгүй. Тэгэхээр энэ цэвэрлэгч бол яг шаардлагад бол нийцдэг. Амар хөөсөрдгүү. Та нар энийг хэрэглэдэг хүмүүс угаасаа мэдж байгаа. Анзаараад үзвэл гам дээрээ аваад усаар ингээ хөөсрөх нэг амар хөөсөргүй. Ийм гоё амар low хөөсөрдөг. Айгуу гоё юм цэвэрлэгч байгаа. Яг нөгөө нэг жирийн хөөснүүд чинь ингээл ус хийлээ ингээл амар хөөс ингээд гардаг шүү дээ. Тэгэхээр тийм цэвэрлэгч бол арсыг маш их тийм цочртуулах хандлагатай байдаг л да. Дараагийн цэвэрлэгч нь болохоор Cosrx-ийн AC Collection Calming Foam Cleanser гэж байгаа л да. Тэгэхээр энэ цэвэрлэгч бол ерөөсөө ч calming тайвшруулах цэвэрлэгч бол биш. Би бүр энэ цэвэрлэгчийг үнэхээр нөгөө муу талаасаа биширсэн. Ягаад тэгэхээр би энэ цэвэрлэгчийг аваад нэг удаа л угаасан. Тэгээд дахиж ерөөсөө угаагүй. Угаасаа бүр ингээд арс маань бүр амар мухаалаад. Cosrx маань өөрөө айгүй тийм ихтгэлтэй брэнд шүү дээ. Тэгэхээр нөгөө ихтгэлтэй брэнд гэдэг учраас би шууд ингээд авсан. Тэгээд авсныхаа дараа би ингээд судлаад хартал pH level 8 хавцаа байсан байхгүй. Бүр ингээд амар өндөр. Энэ бол байж болшгүй асуудалхгүй. Тэгээд энэ лайныг би маш их тийм батгахыг ингээд нөгөө хариулах нөгөө батганы үрвсэл намдаач тийм лайн гэж ойлгодог байхгүй. Гэтэл pH level нь бүр дэндүү өндөр, арай дэндүү юм хүчтэй цэвэрлэгч байгаа юм л да. Тэгэхээр текстурийн хувьд бол энэ milky gel яг гарч байгаа энэтэй нөгөө milky gel-ийн текстур бол надад аягүй таалагдсан. Гэхдээ угаасны дараа амар хураашаад бүр ингээд миний арс шууд ингээд гэд хэлсэн. Шууд араас нь би нөгөө calming нөгөө жинхэнэ нөгөө энийг хийх ёстой ажлыг чинь би араас нь өөр юмар ингээ хийх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Алоэтой sheet mask тавиад, алоэтой тост тавиад арсаа ингээд хурдхан шиг ингээ тайвшруулдаг ингээд хэлсэн. Тэгэхээр энэ цэвэрлэгч бол ерөөсөө ч тийм тайвшруулах цэвэрлэгч биш байсан. Үнэхээр урам хугарсан.
Тэгэхээр энэс бас нэг өөр цэвэрлэгч байдаг л да. Salicylic acid gentle cleanser гэдэг нэртэй санагдчихэв. Тэр цэвэрлэгч бол бас тий salicylic acidтэй of course арсны одоо нөгөө тослогийг хариулна, бохирдлыг ингээд дотроос нь ингэж гуйжуулна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө гуйжуулах ингредиент орсон учраас цэвэрлэнгээ давхар гуйжуулах болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр цэвэрлэгчийн pH level нь бол around 9 байдаг санагдчихэв. Тэгэхээр маш хүчтэй байгаад байдаг. Магадгүй хэвийн батгатай маш тослог тийм mature арсанд бол тослогийг хариулаад батгыг нь бол мэдээж байхгүй болгоно. Гэхдээ наа чи ийм холимог мөн эмзэг арьстай хүмүүс бол ерөнхийдөө хэрэглэхгүй байх хэрэгтэй. Дараагийн степ маань болохоор гуйжуулалтын степ байгаа шүү дээ. Тэгэхээр гуйжуулалт буюу exfoliation дээр би ингээд 3 төрлийн бүтээгдэхүүн аваад ирсэн байна. Би түрүү хэлсэн шүү дээ нөгөө 13 бүтээгдэхүүн дотор таалагддагч байгаа, таалагддагч байгаа гэдэг. Тэгэхээр эдгээр бүгдээ надад таалагддаг бүтээгдэхүүнүүд байгаа л да. Тэгэхээр pH-ээс эхлэе. За pH-ийн хувьд гэх юм бол pH гэдгийг ер нь юу юм бэ гэдгийг хэрвээ мэдлэг хүсэж байвал миний өмнөх гуйжуулагчаа хэрхэн сонгох вэ? pH гэж яг юу юм бэ гэсэн бичлэгийг үзээрэй гэж хэлмээр байна. pH маань болохоор нүрийн нөгөө тослог хэсгийн тослогийг хариулаад нөгөө дотроос нь ингэж excess sebum-ыг ингэж гаргаж гуйжуулах хэрэгтэй байгаа шүү дээ. За энэ pH-ийн хувьд гэх юм бол маш зөөлхөн pH гэж баг хэлмээргүй маш гоё зөөлөн. Тэгээд арсыг тэгж цочирдуулаад, хуурайшуулаад, ингээд эмзэгшүүлээд тий хамаг нөгөө чийг алга болгоод тэгж юусоо байдаггүй. Тэгээд харин яг ингээд түрхчингүүд ингээд батг гарах гээд байгаа хэсгийг мэн тослогийг хариулаад хэрэг батгтаа бол тэрийг ингээд гоё зөөлөн хатааж өгөөд батг гарах гэдэг бол урьдчилан сэргийлж өгдөг байгаа л да. Би өмнө нь энийг хэрэглээд ингээд дуусгацсан. Тэгээд дуусгачаад би өөр pH авъя гэд төлөвлөд ингээд байжсэн чинь яалтчгүй би энийгээ санаад тэгээд дахиад нэгийг ингээд авсан байгаа л да. Энийг би хэрэглэж байгаад аюу тийм safe санагддаг аахгүй юу? Өөр ямар нэг юм ингээд хэрэглэж үзлээ тий. Тэгэхээр тэр үед миний нүрэн дээр ингээд жоохон батг гарах магадлал угаасаа өндөр шүү дээ тий. Нөгөө бүтээгдэхүүнээс сольж байгаа учраас арьс өөрөө нөгөө өмнө нь хэрэглээд дассан бүтээгдэхүүнээ санаад тэгээ шинэ бүтээгдэхүүнд дасгаж нэлээд удаа тэр хооронд жоохон struggle хийгээд тий батг ингээд нэмж гарах гэдэг тохиолдол байдаг. Тэгээ тэгмүүд эргээд нөгөө гоёогоо төрчихмөд арьс ингээд аюу гоё ирүүлж ирдэг тохиолдол байдаг тий. Тэгэхээр энэ бол миний арьснаас угаасаа салахгүй шинжтэй. Би энийг бол байнга түрхээд байнга батганаа сонгоолаад өөрийнхөө арьсыг ингээд гоё зөөлөн тийм докторжуулалтаа ингээд байгаад байна. Би энэний өмнө Paula's Choice-ийн 2% salicylic acid pH exfoliate хэрэглээд дуусгасан. Гэхдээ тэр надад маш тийм хуурай байлгаадсан баггүй яг тэр өөрөө salicylic acidтэй учраас Paula's Choice-ийн 2% salicylic acid exfoliant болохоор миний арсанд too dry байгаад байсан. Миний арсыг аюу тийм хуурай болгоодсэн байхгүй юу. Тэгээ тэр хоорондоо би чийгшүүлэх юм аюу их нэмээд ахад ингээд арс маань аюу хуурайшаад байсан. Тэгэхээр энийг би илүү гэж үзэж байгаа. Миний арсыг ерөөсөө тэгж хуурайшуулахгүй. Би чигийн угаасаа үзүүлэх ёстой гол үзүүлэлт нь энэ байхгүй юу. Бохирдлыг гадагшин цэвэрлэлээ тэгээд давхар хуурайшуулахгүй байх хэрэгтэй байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ pH-ийг бол би үнэхээр биширдэг. За дараагийн нэг төрөл нь болохоор AHA7 Whitehead Power Liquid гэж. AHA-г нь болохоор бас нэлийн гоё. Гэхдээ эмзэг арьстай хүмүүс арай бага хувьтай ч юм уу те арай өөр AHA-г хэрэглээрэй гэж хүсмээр байна. Ягаад тэгэхээр энэ AHA минь жоохон хүчтэй glycolic acid нэлээд их орсон байдаг. Тэгэхээр хүн жингээд ингээд харчих гоо жоохон ингээд тэр бол тэгж амар одоо нөгөө харшилж байгаа ч юм уу те таахгүй гэсэн үг бол биш аахгүй юу. Угаасаа AHA минь өөрөө арсан дээр буухдаа жоохон ингэж гэж мэдрэгддэг. Тэр бол угаасаа энэ асидных нь онцлог аахгүй юу. Тэгэхээр тэрийг ингэж арчлаа час гэхийнхээ хажуугаар улайлт үүсчээвэл энэ надад хүчтэй юм байна. Арай өөр зөвлөл надад хэрэгтэй мэн гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ улаахгүйгээр зүгээр нэг жоохон гэж яах юм бол энэ бол зүгээр байх л асуудал. Тэгжээж арсыг чинь нөгөө маш олон давхарлагдсан байгаа нөгөө дээд засгийн сэлийг хооронд ингэж барьж байгаа нөгөө цавуулаг шинжийг чинь ингэж суллаж өгөх байхгүй юу. Тэгэхээр гаднаас нь ингэж гоё гоожуулж өгдөг байгаа л да. Энэ AHA-гээс хамгийн одоо найдах хэвээр үзүүлэлтүүд юу вэ гэхээр цагаан матга байхгүй болно. Дээд засгийн сэлүүд ингэж арилаад нөгөө нэг юм hyperpigmentation тэгээ нөгөө сэнх нөсөө толт маань ингэж бүтэгрээд
тэгээд энэ жижиг юм юу байдаг шүү дээ. Нөгөө dry patches гэж ярьдаг шүү дээ. Гуужаагүй арс ингээд хөглөрөөд ингээд байгаад идэг. Нэг юм бүнжигнээ байгаад идэг. Тэгээд нүрээ будангууд ингээд нэг нэгээрээ хууларч ингээд уужж унаад идэг шүү дээ. Тэр мэрийг чинь ингээд бүгдийн сайхан even out хийгээд гоё жигдэлж өгнө гэсэн үг. Тэгэхээр AHA бол ялангуяа хуурай арстай хүнд, BHA бол тослог арстай хүнд, хэрвээ холимог арстай бол хоёулын ингээд нэг тослог хэсгээрээ BHA-гээ хуурай хэсгээрээ AHA-гээ ингээд түрхээд явж болно. За энэ хоёр минь болохоор яг гуужуулагч авалдаг гуужуулагчийн стептийг хэрэглэнэ 7 хоногт 2-3 удаа тий. Эхлээний өдөр түрхлээ арсан ямар байна гэдгийг сайн ажиглаад 3 хоногийн дараа нэг түрхээд за тэгээд тэрний дараанаас нэг 2 хоногийн дараа нэг түрхээд тэгээд тэрний дараа нэг өнжөө түрхдэг ч юм уу. Жоох ингээд ойртуулаад яваад иж болно. Гэхдээ энэ хоёр хуулиар орсон AHA BHA тонер байдаг. За энэ тонер болохоор юм том хэмжээтэй байдаг л да ингээд шүршээд ингэ хэрэгэлдэг. Тэгээд энэ хоёр чинь өөрөө нэг юм liquid гэдэг утгаараа жоох юм өтгөн байгаад байдаг юм essence шиг те жоох юм өтгөн textureтэй. Тэгэхдээ энэ AHA BHA тонер бол юм зүгээр юм усан айгүй юм watery. Тэгэхдээ daily тонер учраас түрүүний AHA BHA хоёрын concentration-аас бол хамаагүй бага. Орсон учраас өдөр болгоо хэрэглэж болно. Хүмүүс болохоор энийг ингэдэг орой түрхээд өглөө түрхээд орой түрхээд өглөө түрхээд ингээд байдаг л та. Гэхдээ тэгж бол болно. Гэхдээ арс чинь өөрөө энд эмзэгшгүй маш гоё юм. Дасан цогтоод ингээд гоё үр дүнгээ өгөөд ингээд явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй ингээд улаагаад ахтан те улам ингээд түрхээд яж болохгүй те. Тэгэхээр daily toner гэж хэлж байгаа ч гэсэн би ер нь бол иймэрхүү тонер зөвхөн орой л хэрэгэлдэг, өглөө бол хэрэгэлдэггүй яа. Өглөө нөгөө AHA BHA хэрэгэлсэн хүмүүс маань нөгөө маш сайн ингэж нарны хамгаалалт хийхгүй тийм нөгөө өглөөний нарны тос түрхээлтэйгээ гараа авчдаг. Өдөр ингээд байн нарны тосоос сэргээх хэрэгтэй гэдгийг мэдгүй тийм учраас нөгөө жоохон эрсдэл ингээд үрд үүсгээд байдаг л да. Нөгөө арс маань өөрөө ингээд айгуу дотроосоо ингээд шинэ арс гарч ирээд байгаа учраас нарнаас маш сайн хамгаалах хэрэгтэй байдаг. Тэгэхээр миний хувьд бол AHA BHA тонерыг бол орой л хэрэглэх гэж зөвлөдөг. Өглөө харин зүгээр hydrating зүгээр энгийн тонер хэрэглэж болно шүү дээ. Дараагийн төрөл маань болохоор тонерийн степ байгаа шүү дээ. Тэгэхээр тонерийн хувьд гэх юм бол мэдээж AHA BHA-тэй энэ тонер маань орно. Гэхдээ би нэг саяны гуужуулагчинд аваад үзчихлээ. Тэгэхээр би тонер pad хоёрыг аваад ирсэн байна. Энэ хоёр pad маань болохоор хоёлаа адилхан юм шиг харагдчихж магадгүй. Гэхдээ найрлага болон зорилго нь жоохон өөр байгаа л та. Тэгэхээр original pad-аас эхлэе. One step original clear pad гэдэг энэ маань болохоор өөрөө тослог болон холимог арсанд төлөвлөгөө зориулагдсан. Тослогийг нэлээ хариулаад нөгөө амар хураашуулахгүйгээр батхтай арсны нөгөө тослогийг хариулаад excessive boom-ыг арилгаад гоё арсыг ингээд бэлдэж өгдөг байгаа л та. Энэ clear pad болохоор бас айгүй алдартай. Ер нь маш олон хүмүүсийн талд ингээд энэний падны маань өөрөө энэ материал нь гэх юм бол айгүй юм гоё зөөлөн юм cotton. Тэгээд энэ бэрчгэр хэсэг нь болохоор юм гоё зөөлөн бэрчгэр авдаг. Тэгэхээр тонер pad маань өөрөө гуужуулах pad биш болохоор энэ зөөлөн байгаа. Гуужуулах паднууд болохоор юм gauze материалтай тийм жоох юм юу гэдэг штеп. Бэрчгэр материалтай гэдэг штеп. Тонер паднууд болохоор юм бэрчгэр биш юм маш гоё зөөлөн байдаг. Тэгэхээр энэ болохоор яг л та тонер аваад хөмөн чингээгээд нүрээ ингээд арчиж байгаа ямар ч ялгаагүй тонер pad ингээд цаанаасаа бэлтгэгдсэн байж байгаа юм л да. Тэгэхээр яг энэ original pad-ийн маань үүрэг нь болохоор батхтай болон батга гарамтгай тослог холимог арсанд маш их зориулагдсан. Өглөө ер нь оройдоо ингээд хэрэглэж болно. Арсыг бэлтэж өгдөг юм тонер байгаа. За энэ цэнгэр нь болохоор one step moisture up pad гэж байгаа. Тэгэхээр энэ болохоор original pad-аас арай өөр нь болохоор hyaluronic acid, мөн amino acid энэ ингээд нэмэгдээд ороод ирсэн. Арай илүү чийгшүүлэх зориулттай. Тэгээд падны хувьд гэх юм бол энэ бэржгэр нь арай жоохон жижигсэн байлаа. Би энийг яагаад падны юм өөр бас нэг нь бол сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ энэ бэржгэр нь бол арай жижигсээд материал нь болохоор яг стил хэвээрээ hyaluronic acid, propolis extract ингээд нэмэгдээд ороод ирсэн. Арай илүү чийг өгнө гэсэн үг л дээ. Нөгөө юунд ихэвчлэн серум болон тосонд орсон найрлагууд тонер паданд ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр энийгээр ингээд арчлаа араас нь гоё серум тосоо ингээд түрхээд унтах юм бол маш гоё чийг авна гэсэн. Илүү хуурай эмзэг тийм энгийн болон жоохон хуурай талтай арсанд бол энэ moisture паданд тохирно. Энэ болохоор арай холимог тийм тослогдуу арсанд бол гоё тохирно.
За дараа нь essence-ийг ярээ. За тэгэхээр essence-ний үед би 2 essence ингээд байна л да. Тэгэхээр за Snell Muse-ийн essence-ээс эхлэе гэж бодож байна. Snell Muse-ийн essence-ийг би өмнө нь томьёог хэрэглээд дуусгацсан. Тэгээд YouTube бичлэг хийхээс өмнө ер нь маш олон бүтээгдэхүүнүүд хэрэглэжээ дуусгаад нөгөө савын ингээд хайчдаг байсан мэн айгу буруу юм байна. Дараа нь ингээд ревю хийгээд ингээд ярих гэхлээр өөрөө би заавал шинээр авах шаардлага гараад байна л да. Тэгэхээр би бас ингээд жижигээр ингээд авцсан. Өдөр ингээд CD-ээр байсан л та. За тэгэхээр Snell Muse-ийн хувьд гэх юм бол энэ найрлагын 96.3% Snell Muse-д орсон байна. Snell Muse-ийн маань өөрөө арсны одоо нөгөө чигийг маш сайн хангаж өгөөд нөгөө wrinkle fine line маш жижигхэн хэлхсэн одоо зураас руу маш таргетлж яаж өгдөг байгаа. Тэгээд бас дээрээс нь Snell Muse-ийн өөрөө батхны сорьнд аягүй сайн цайруулж өгдөг байгаа. Батхны сорьвтой нөгөө hyperpigmentation сив нөсөө ингээ гоё чиглэхэд тусалдаг. Энэтэй хамт vitamin C хослуулаад хэрэглэхээр маш сайн цайрдаг шүү. Бүр аягүй гоё цайрдаг байгаа. Тэгэхээр энэ текстур нэг юм зунгаарлцсан тийм сони юм цавуу шиг юм шиг юм сони зунгаарлцсан. Тэгтээ шингээд аягүй гоё шингдэг. Би анх энийг хэрэглэж байхдаа бүр ингэ хүү ямар сони юм зунгаарлцсан юм бэ гэд бүр амар юм жел текстуртэй. Тэгээд түрхэл яасан ч бүр ингэ шингээд алгуулсан. Юу вэ гэж бариад утсан чи хайрсан ингээд бүр ингэ deeply hydrated болсон. Аягүй гоё. Тэгэл би бүр вау гэж шууд ингээл түрхээ тусах аягүй гоё байсан. За Snell Muse-ийн essence-ийг бол маш олон хүнд зөвлөдөг, маш олон хүн хэрэглээрэй гэж зөвлөдөг. Бүх төрлийн арсан тохирсон, эмзэгч байсан тохирно, тослогч байсан тохирно, холимогтой хуурай бүх төрлийн арсан тохирдог. Гэхдээ Snell-нээс хашилтай хүмүүс байгаад байдаг. Snell-нээс хашилдаг хүмүүс байх юм бол мэдээж энэ essence таахгүй нэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр за энэ essence болохоор Galactomyces 95 tone balancing essence гэж байна. Тэгэхээр энэ болохоор Galactomyces 95.7% орсон байдаг. За Galactomyces гэдэг нь ямар орсон бэ? Арай өөр төрлийн тэгтээ арсыг нөгөө юм дотроос нь юм гэрэлцэн арстай хүмүүс байгаад байдаг шүү дээ. Нөгөө first treatment essence-үүдийг хэрэглэдэг те. Одоо Secret Key байна. Одоо манай группээр хамгийн их алдартай Secret Key байна. Misha Time Revolution байна. SK2 байна те. Энэ тэд нар болохоор first treatment essence-үүд байгаа шүү дээ. Нөгөө цэвэрлээд хамгийн түрүүнд нүүрэндээ ингэж олон давхар ингэж шавшиж хэрэглэдэг. Тэр essence-нүүдийн key ingredients-үүд бол Galactomyces байдаг. Тэгэхээр Galactomyces өөрөө дотроос нэг арсыг агуугаа ингэж гэрэлтүүлж өгдөг байгаа л да. Одоо яг гэрэлтүүлнэ гэхээс өөрөөр би яг яаж тайлбарлахаа мэдэхгүй байна. Олон дахин давхарлсан хүний нүүр ингээд шууд ингээд туяараад ирдэг ингээд харахад ингээд шууд мэдэгддэг байхгүй. Тэгэхээр энэ бол бас нэг төрөл нь. Гэхдээ texture нь арай өөр. First treatment essence биш гэсэн. Түүний араас төрж ирлээ. Тэгэхээр texture нь болохоор арай юм зузаагийн өтгөн. Тэгээд Snell Muse-ийн essence-ийг бодох бол арай шингэн. Арай жоохон усан доо. Гэхдээ яг нэг юм яг өтгөн шингэний хувьд гэх юм бол Claire's-ийн Supple Preparation томнол тэг жоохон төстэй. Тэгээд аюу гоё ингээд moisturize болоод hydrate болоод шингэждэг. Аюу гоё ингээд шингэждэг. Тэгээд Galactomyces-ийн нэг онцлог шинжин гэх юм бол нэг moisture бүр амар юм тосон moisturize болгодог. Энэ болохоор нэлээд moisturize болгодог байхгүй юу? Нэлээд чийг өгдөг. Энэ болохоор нэлээд тийм усан deep hydration өгөн удаа ингээд гүнээсээ ингээд гэрэлтүүлээд байдаг. Яагаад ч юм бэ? Galactomyces-ийг бүр бишрээд аюу удажин. Тэгэхээр first treatment essence-үүд дээр ингээд Galactomyces-ийг ороод ингээд солонгосчууд ингээд essence ингээд шавшаад идэг ерөөсөө. Өглөөс ирэл essence-ийг шавшаал, оройч гэсэн essence-ийг шавшаал тий. Шавшаажсэн араас нь moisturizer түрхснээ нарны тос түрхчдэг. Тэгээд ерөөсөө essence-ийг л ерөөсөө байн бүр тавтаад шавшаад идэг. Тэгэхээр арс нь өөрөө гүнээсээ бүр юм ламптай аюу гоё юм чанга харагдаад байдаг байхгүй. Тэгэхээр энэ найрлагын яг нэг онцлог шинжнээс байгаад байна л да. Тэгэхээр энэ essence-ийг хэрвээ сонгож хэрэглэх юм бол хэрвээ тийм усан те water-ийн нэг тонер шиг тийм essence ингээд шавшиж тэгж хэрэглэж чаддгүй те жоохон дургу болвол энэ болохоор яг юм яг зөв textureтэй гоё. Жоох өтгөн түрхэд яг гоё. Тэгээд 95.7% Galactomyces байна. Тэгэхээр энэ essence бол маш сайн essence байгаа шүү. Ийм ампл байна. Cinderella Blemish ампл.
За тэгэхээр Cosrx болохоор нэлээд хэд хэдэн ампул байдаг. Тэгэхээр би энэ ампулыг би сонгож хэрэглэе. Яагаад тэгэхээр энийг би өмнө тестээр хэрэгжилж байсан. Бусад ампулнуудыг би ерөөсөө хэрэгжилж байгаагүй. Энийг өмнө тестээр хэрэглээд надад маш их таалагдсан. Дөрвөн яг ийм тестер байсан. Би тэрийг дөрвөлнгийн нэг ийм тестерийг нэг өдөрт ингээ хэрэглэжээгүй. Би тэрийг ингээ 8 өдөр дараалаад хэрэглэсэн. Тэгэхэд бол бүр үнэхээр гоё байсан. Яг тэр үед нөгөө миний батхтай үеийн бас үед яг хэрэглэжсэн байхгүй. Тэгэхээр энэ ампул маань өөрөө дотроо Centella Aegerica Leaf Water, Centella Aegerica Extract ингээ орсон. Тэгэхээр ерөөсөө full of Centella баггүй энэ дотор бараг 85% байдаг л үлээ. 85% байдаг гэж санагдчихэв. Тэгэхээр Centella юунд сайн бэ гэхлээр тань харсан ингээл юу ч хэрэглэсэн ингээл жоох ингээл амар гой юмудаа ингээл аваад хэрэглээл жоох улаах гэдэг шүү дээ. Эсвэл ингээд нэг юм цэвэрлэгчээр маш зөөлөн цэвэрлэгчээр угаагаад тахад жоох ингээд яах гэдэг улаах гэдэг гэж болно шүү дээ. Тэгэхээр тэр улаагаад байдаг арсыг маш гоё тайвшруулад тэгээ нөгөө тослогийг ингээ хариулаад өгдөг байгаа л да. Тэгэхээр нөгөө тослог харсан арс чинь өөрөө батхан арилна шүү дээ. Тэгэхээр тийм учраас Centella Blemish ампул гэдэг юм л да. Moisturizer-ийн талаар тайлбарлая. Тэгэхээр moisturizer гэх юм бол Cosrx-ийн хамгийн алдартай oil free ultra moisturizing lotion with burst sap гэх энэ lotion байдаг л да. Тэгэхээр энэ lotion болохоор oil free нэгдүгээрт хоёрдугаарт маш гоё hydrating байдаг. Үнэхээр гоё. Ингээд чигшүүлэгч тос lotion шүү дээ. Чигшүүлэгч тос хэрнээ яг ингээд гоё essence шиг ч биш. Тэгсээр нэг гоё юм moisturized болгоод тийм аюу гоё юм байдаг. Батхтай тослог болон холимог арсанд аюу гоё ингээд тохироод батхыг ингээд улам их идэвхжүүлээд тийм тос ингээд оруулаад байхгүйгээр нөхсөг бүглээд авахгүй гоё чигшүүлдэг. Гэхдээ би энэ тосны үнэр амар дургу. Үнэр нь бүр яг нэг бүр ингээд full of essential oil аюу хурц үнэртэй. Би одоо ингээд яадаг хгүй ингээд бусад юмудаа ингээд аюу ингээд хэрэглэдэг хгүй ингээд тааламжтай. Гэл нүрээ аюу гоё ингээд болгоол тийм essence юмудаа ингээд түрхэл ампул ингээд түрхэл хамгийн сүүлд нэг түрхэнгүүт бүр ингээд сэг гэл авчдаг. Үнэр нь бүр ингээд арай хурц. Тэгэхээр энийг ингээд бас найлгыг харах юм бол мэдээж юутэй essential oilтэй, fragranceтэй энийг яг тийм биш байсан бол тийм үнэр нь ийм амар байгаагүй байсан бол үнэргүй зүгээр fragrance free тийм oil free lotion байсан бол энэ бүр амар гоё тосохгүй. Үнэр нь арай дэнд байгаад байдаг. Энэ жижиг савлгаатайгаар нь бас авсан байна. Тэгээд үнэр нь нэр үнэхээр сэтгэл жоохон гонцгой байгаад байдаг. Жоохон тийм хурц жоохон эвгүүд ялангуяа би чинь жирэмсэн байхдаа жоохон essential oil-наас жоохон нөгөө дургуун үнэрээ үнэлэхээр нөхөн ойгоод тийм нөгөө хотлого өгöd идэв шүү дээ. Тэгэхээр миний жирэмсэн үед болохоор essential oil-наас жоохон тэгээд идэв гэсэн байхгүй. Тэгэхээр яг тэр үнэр маань байгаа юм л да. Тэгээ шууд дотор мохоо орих гэж байгаа юм шиг. Тэгээд сүултээ яваа гайгүй болоод хэрэгжилж юм л да. За дараагийнх нь aloe vera oil free moisture cream гэж. За тэгэхээр cream гэхээр арай өөр. Lotion гэдэг чинь өөрөө жоохон юм шингэн emotion юм шиг тийм шингэн чигшүүлдэг байгаа шүү дээ. Арай light хэлбэр. Крем гэхээр арай өтгөн хэлбэр бол авчиж байгаа шүү дээ. Нөгөө occlusive болгож байгаа тийм нөгөө энэ эдгээр чинь өөрсдөө нөгөө чигшүүлэх бүтцтэй occlusive арай нэмэгдээд нөгөө чигшүүлэх одоо чанар нь арай нэмэгдээд крем болгож байгаа байхгүй. Тэгэхээр энэ крем маань өөрөө аюу гоё aloe-тэй тий тайвшруулж юм нүксөг бүглэхгүй hydrating болгож юм энэ бол үнэхээр түгөө тосоогоо л да. Snail крemийг бас аваад хэрэгжилжсэн. Snail кремийг би Snail Essence-тэй vitamin C-тэй түрхэд миний бүр hyperpigmentation тий нөгөө батхны сорин маань аюу сайн арилжсэн л та. Тэгэхээр Cosrx-ийн тоснууд бол oil free тоснууд бол үнэхээр батхтай болон тий холимог болон хүчилтэй арсанд бол байх ёстой moisturizer. Хамгийн сүүлийн бүтээгдэхүүн бол pimple patch байгаа шүү дээ. Тэгэхээр pimple patch Cosrx-ийн pimple patch бол үнэхээр must have pimple patch байгаа гэдэг. Pimple patch гэхээр ер нь Cosrx-ийн юм санаанд байна. За одоо болохоор би харыг хэрэглэж байгаа л да. Хараас нь өмнө нь болохоор би улааныг намдаа авдаг гэсэн. За 7-8 ширхэг хэрэглээд дуусгасан юм. Тэгээд аюу тийм юу гэдэг. Улаан нь болохоор дотроо 3 нэм сайзтай байдаг шүү дээ. Жижигхэн, дундаж, том гэдэг. Тэгээд дотроо 24 ширхэгтэй байгаад байдаг. За тэгээд тэрийг болохоор яадаг вэ гэхлээр нөгөө яг зорилго нь тэр улааных нь болохоор зорилго нь болохоор
орой ондохдоо нөгөө батган дээрээ наалаа шөнийн турш нөгөө вакуум орчинд вакуумжуулаад нөгөө тослыг ингээ өөртөөс хороод маргааш өглөө гэхэд пимпл патчин дээр нөгөө тослог маань ингээ гараад ирсэн байдаг. Энэ харийнх нүүр нь болохоор нөгөө өглөөс ирээд нүрээ будаад ингээ гараа авахад пимпл ингээд арзаагаад байх юм бол энийг наагаад тэгээд дээрээс нь ингээд кушна тавиад ч юм ингээд будалдаа хийгээд явах зориултаа байхгүй энэ нөгөө мат хэлбэрийн ийм айгүй invisible ийм юу байгаа юм л да. Мат тий айгүй харагдахгүй энэ төрлийн пимпл патч байгаа л да. Тэгэхээр бас нөгөө EC collection энэ collection-ийн пимпл патч бас байгаа гэдэг. Тэр болохоор дотор нөгөө Medicare-д юутай тий нөгөө жижигхэн одоо хатдаг орцтой. Тэгээд жоохон юм зөөвөн хэлбэрийн 24 шиг тийм пимпл патч байгаа гэдэг. Тэгээд тэрийг үнэхээр яг маш их батг гараад идэх хүн хэрэглэхэд бас тохиромжтой байж магадгүй юм. Тэгэхээр энийг бол хаяа батг гарсан үед бол наачаад тэгээд будалдаа ингээ араас нь хийгээд өдрийн турш ингээд явж болох нэ. Тэгээ орой гэртээ очиход ингээ батг ингээ хатсан байх юм бол гоё шүү дээ. За тэгээд өнөөдрийн бичлэг та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээд таалагдсан бол лайктаа, subscribe button дараарай. Тэгээд өнөөдөр хэрвээ анхны удаа миний бичлэгийг үзэж байгаа бол миний бусад бүх бичлэгүүд ингээд миний channel дотор ингээд байгаа шүү. Тэгээд та бүхэн сонирхож байвал бүтээгдэхүүний одоо review мэдээллүүдийг одоо үзэхэд бисчээл миний Instagram хуудасаар зочлоорой. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.